сэтгүүлчнэрээ тэмдэглэж байна. Сэтгүүлчтэй тэгээд. За юуны өмнө энд хүрэлцэн ирсэн сэтгүүлчдэд нийт монголчуудаа сар шинийн мэнд хүргье. За тэгээд энд бүх ард түмний хуралдааг хуралдуулах төр хороо гэж 5 4 бүс байгууллага нэгдээд төр хороо байгуулж байгаагаа аль биесээр зарлаж байгаа. За бүх ард түмний хуралдааг хуралдуулах шаардлага бол нийгмийн захиалга. Өнөөдөр бол зайлшгүй одоо бүх ард түмний хуралдааг хуралдуулах ийм шаардлагатай байна гэж ингэж үзэж байгаа. Тэгээд энд бол одоо зам тэрвэ иргэний зөвлөлийн гүйцэтгэгчээр Хүрлбаатар, Монголын нэгдсэн хөдөлгөөний өдөр зөвлөлийн гишүүн Отгонбаяр, Гонгоржуугийн боших сангийн гүйцэтгэгчээр Бацалбоо, иргэн лавгдорж гэсэн одоо ийм бүрэлдэхүүнтэй бид нэр одоо энэ төр хороог анхлан байгуулж байгаа. За энэ төр хороонд одоо ингээд салбараас нэгдсэн одоо ийм байгууллагууд иргэд өөрсдөө энд оролцож байгаагаар бас төр хорооны хувьд бол ийм онцлогтой. Тэгэхээр бол одоо өнөөгийн нөхцөл байдал Монгол улсын үндэсний аюулгүй байдал, алсгүй зархан байдал одоо бид нар тийм ярихад бол одоо нэгэнт оройтсон. Тийм болохоор бол өнөөдрийн нөхцөл байдал дээр одоо Монгол улсын ерөнхийлөгч, үндэсний Монгол улсын их хурлын дарга, Монгол улсын ерөнхий сайд гэсэн үндэсний аюулгүй байдлын зөвлөлд одоо бид шаардлага хүчийг үргэлж байгаамаа. Тэгээд одоо энэ хурлын маань гол зорилго тэр. Тэгээд одоо шаардлага хүчийг аль биесээр танилцуулнаа. За, асуулт банаашаа энэ. Зайдис банааш сууч. Цаашаа сууч. Бүх ард түмний их хурлдааг зохион байгуулах төр хороо 2019 оны 2 сарын 2-ны өдөр Улаанбаатар Монгол улсын ерөнхийлөгч Монголын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга Баттулга танаа шаардлага хүргүүлэх тухай Монгол улс 1989 онд хуучин нийгмийн халж хүмүүнлэг ардчилсан нийгэм байгуулах зорилго тавьж түүнийг 1992 оны үндсэн хуулиар хүмүүнлэг ардчилсан нийгэм байгуулна гэж тунхагласан боловч тухайн хууль нь дээр хүргээ гүйцэтгэх чадамжгүй нь тодорхой боллоо. Иймд бүх ард түмний хуралдаагаараа шинэ үндсэн хуулийг баталж тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдал, ард түмнийхээ язгуур эрх ашгийг хамгаалахын төлөө Монгол улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлд Монгол улсын ерөнхийлөгч, Монгол улсын их хурлын дарга, Монгол улсын ерөнхий сайд нарт шаардлагыг хүргүүлэх нь. 1. Авилгалтай тэмцэх газрын дарга үндсэн хуулийн цэцгийг бүрэн бүрэлдэхүүнээр нь, шүүхийн ерөнхий зөвлөлийг бүрэн бүрэлдэхүүнээр нь, Монгол улсын ерөнхий прокурорыг өтөр түргэн өөрчлөн томилох, үндэслэл, шатандаа хариуцлагын тогтолцоо алдагдаж, төр ард түмний харилцан шүтэлцээс суларч, хуулийн хэрэгжилт дороотлын хэмжээнд хүрсэн. 2. Сонгуулийн ерөнхий хорог татан болох, үндэслэл, хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашигт нийцсэн намчрахыг бодлогын хүүхэлдэй болсон, намын харьяаны сонгуулийн байгууллага болсон. 3. 60 тэрбум жижиг дунд үйлдвэр, авилгал, хээль ахуулын бохир агараа байгуулагдсан улсын хурлыг тараах, үндэслэл, авилгал, хээль ахуулын том уурх авалж, төрийн эрх мэдлийг авахын тулд сонгуулиар худал амлалт өгч, төрийн эрх мэдлийг авсан эрх мэдлэлтнүүд өөрсдийн явцсуу атгах эрх ашигт нийцүүлэн үндсэн хууль дордуулсан 7 өрчлөлт бусад хуулийг санаачлан өнөөдрийн хямралт байдлыг үндсийг тавьсан. Улсын хурлын хуулийн 37-г 1 заасан үйл ажиллагаа явуулсан. 4. Монголын ардын нам болон Монгол ардын намтай өгсөн хуульдаж төрийн эрхийг авсан ардчилсан нам Монгол ард ойрсголт намыг улсын дээд шүүхтөгч татан болох, үндэслэл, үндсэн хуулийн 3-2-т төрийн эрх мэдлийг хууль бусаар авахар завдахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн. Улс төрийн намын хуулийн 23-2-ын Монгол улсын бүрэн эрхт байдал тусгаар тогтнолыг босноолох,
үндэсний эмнэлгийг задлан батаргах, үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах, хүч төрөмгийлэх, яс үндэс альсны өнгөөр ядгуурлан адурхах, бусад орны тусгай тогтнод нутаг дэвсгэрийн бүрэн бүтээн байдал эсрэг үйл ажиллагаа сурталчилгаа явуулсан буюу шашны, цэргийн болон цэрэгдсэн фашист намын хэлбэрт шилжсэн бол улсын дээд жүгээг намын тараах тухай шийдвэр гаргаж уг намыг энэ хуулийн 23-ийн 1 заасан хугацаанд улсын мөрдөглөөс нийтэд мэдээлнэ гэсэн заалтын дагуу хараасгаа. 5. Улсын хурлыг тарааж онц байдлыг зарлах. Их хуралдааны 5-ыг тогтоох. Дээрх шаардлагын хариуг ажлын 7 хоногийн дотор албан бичгээр өгнө. Бүх ард түмний хуралдааг зохион байгуулах төр хороо. За энэ шаард зэчийг төрийн 3 өндөрлөлт албан ёсоор хүргүүлэхээр зохион байгуулах төр хорооноос албан бичиг боловсруулсан байгаа. Өнөөдөртөө багтаах түгээд өгчнө. За асуулт авах юм бол асуугаад. За энд орон зөгсөн та бүхэнд энэ өдрийн амар амтлаг ялтай. Бид нэр энэ шаардлага бичиг хүрэхэд тодорхой хэмжээний одоо тайлбар, тодорхой хэмжээний асуудлыг хариулахаар бэлдсэн. Монгол улсын хурал маань тарах бүрэн одоо нөхцөл нь та бүхэн мэдж байгаа тийм 60 тэр болон бусад одоо навилга, хээл, хавхал, муухай бүхний уурхай болсон улсын хурлыг тарааж дараагийн одоо шийдэлтүү бол дараагийн шинэ үндсэн хууль боловсруулахын ажлыг зохион байгуулах ёстой. Одоогийн улсын хурал маань энэ үндсэн хууль шинэ одоо бидний одоо цааш хөгжих энэ шинэ нийгмийн үед байгуулахын юуг бол одоогийн улсын хурал хийх боломжгүй. Яагаад гэвэл бүх ард түмний хуралдаа гэдгийг байгуулж хийх ёстой. Та бүхэн мэдж байгаа 1992 оны үндсэн хуулийг 500 гаруй одоо ардын хурлын депутатууд байгуулж ирсэн. Тэр ардын хурлын депутатууд тухайн үед нэг үүргээ гүйцэтгээд одоо татан буугдсан. Одоо бид их хуралдаа гэдэг юмыг зохион байгуулах ёстой. Энэ их хуралдаа гэдэг нь ямар учиртай юм бэ? Яах гэж их хуралдаа байгуулах гэдэг юм бэ гэдэгт та бүхэн жоохон тайлбарлсан дээр хаа. Их хуралдаа гэдэг нь одоо Монгол улсын одоо бүх иргэд одоо үндсэн хуулийг батлах. Шинэ үндсэн хуулийн төлөө одоо байгуулагдах Монгол улсын одоо төрийг барих дээд их байгууллага маань. Энэ 76 гишүүн улсын хурлын гишүүд тийм бүрийн эрх бол хаанаач хүрдэггүй та нар мэдж байгаа. Монгол улсын нийт хүн хамгийн 630 гаруй мянган хүний сонгогдсон. Нэг хүнд ойролцоогоор 8,000 хүн оногдчихж сонгогдсон улсын хурл байгаа. Тэгэхээр энэ улсын хурл бол энэ юуг бол байгуул Монгол улсын шинэ үндсэн хуулийг бол батлах ямар ч чадамжгүй боломжгүй. Ард түмний төлөөл байж энэ 2,000 3,000 хүн байж энэ их хуралдааг зохион байгуулах ёстой. Тэгжээж бид энэ их хуралдааны үр дүн ард түмд одоо хүнд Монгол улсын үндсэн хуулийг хүн болгон хүрэлцээг бий болгож байгаа юм. Тэгэхээр энэ Монголын үндэсний зөвлөл Монгол улсын ерөнхийлөгч улсын хурлын дарга дээр нь ерөнхий сайдд энэ бидний шаардлага өгөхтэй болоо эдээс хэлж байгаа. Бид нар онц байдал зарлаж улсын хурлыг татан болгох. Их хуралдааны 5-ыг зарлах. Бидний шаардлага бол эцсийн хүртэл бид нар энэ шаардлаганд үнэс төлбөртэй явна. Монгол ардын нам бол та бүхэн мэдж байгаа. Яагаад тарах болсон юм бэ? 60 тэрбумаар Монгол улсын үндсэн хууль одоогийн мөрдөгч байгаа шинэ үндсэн одоогийн мөрдөгч байгаа хуулийн дээр одоо 3-2-ыг чирчиж байгуулагдсан. Хэрвээ Монгол ардын намыг татан болгохгүй бол одоогийн хэрэгжиж байгаа үндсэн хуулиа устгах хэрэгтэй байхгүй. Байхгүй болчих, өчгөө болчих хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй бол бид нар энэ одоогийн үндсэн хуулиа бид нар энэ заалтыг чирчсэн улсын хурлаар байгаа шүү дээ. Энэ бүх байдлыг бодоод энэ улсын хурлыг хараахан зөв-зөвтэй Монгол ардын намыг өтөр түргэн татан болгох хэрэгтэй. Тэгээд хүндээ өгсөн хувьд одоо ардсан нам байж байна. Монгол ардын хувьсалт нам байна. Энэ бүгдийг бол яаралтай болох хэрэгтэй. Тэгжээ бид дараагийн үндсэн шинэ үндсэн хуулиар байгуулах хэрэгтэй. Тэгээд та бүхэн одоо асуух юм бол асуулт болно. Хангалттай.
хайдвартай тэмцэх газрын прокурор шүүх эднийг одоогийн нийгэм байгаа меган бинк бол бодон түүний хүрээлэн боо хүрээж байгаа манан гэж энэ бүлэглэлийн гар хөл болж байгаа энэ прокурор шүүх энэ үндсэн хуулийн зэц тэгээ сонгуулийн хороо эднийг бас татан болох хурдан болох хэрэгтэй. Одоо улсыг хурлаад ээж бас шударга хордуулаад энэ улсуудын асуудлыг яг л давтаж түгэн шийдэх хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй ингээ алгуулад байх юм бол бид Монгол улс цаашаа дахиад мохортод дахиад тэмцлийн харамжаанд орно шүү дээ. Тэгэхээр та бүхэн бүгдийг бодолцоод цаашаа хүргэж өгөөрэй. За тэгээд өөр асуух юм байвал асуугаад асуулт тавилтаар явуулсан дээр баг тийм ээ. За асуулт байл асуултанд хариулах юм байна. За асуулт байхгүй. Жижиг дунд үйлдвэр гэж бид нар яриад байгаа. 60 тэрбум гэж яриад байгаа. Энэ жижиг дунд 60 тэрбум энэ босод гээл хас авилгын асуудал бол Монголын төрд бол шуурцсан шүү дээ. Энийг бид таслан зогсоож байгаа. Энэ бид нар шинэ үндсэн хуулиар байгуулсан. Шинэ үндсэн хууль гэдэг юмыг бид нар өөрчлөлт хийх. Юу үндсэн хууль нь байна уу, их засгийн байна уу, дээд хууль нь байна хамаагүй. Бид нар шинэ үндсэн хуулиараас нийгэм ямар нийгэм рүү явах гэдгийг бид тодорхойлох хэрэгтэй. Энийг бид нар явах хэрэгтэй байхгүй юу? Манай хөдөлгөөнчдийн санаж байгаа төсөл тамтай нэлээд сонгуульд явж исэн санагдсан юм. Зөвхөн дөрж байгаа. Зөвсөн байна. За би наач суух. За наадах чинь бол одоо өнөөдөр хүртэл яригдж ирсэн асуудал. Төрийн шинтгэлийн сонгодог хэлбэрийн төрийн ёсоо болгох. Инквайрийн эвсэл гэж тухайн бүрдүүлжсэн байгууллага онгоржийн бошгот гэдэг хүн амьд байсан. Би бошгосангаар нэгдэж тэр үйл ажиллагаанд оролцож байсан. Энийг бол одоо хэлэх цаг нь болсон. Тухайн Монгол Ардын Хувьсгалт намыг эвсэлд нэгдүүлж 340-ны орон зайн дээр бид нэр иргэний хөдөлгөөн тэр инквайри яриадсэн тэр 5 хувьсгалын төлөө бид нар явсан. Үнэхээр тэр 5 хувьсгал нь явсан бол өнөөдөр Монголын ард түмэн ийм байдалд хүрэхгүй байсан. Гэтэл тэд 5 хувьсгал биш. Зүгээр нэг албан тушаал сайд болохын төлөө, их хурлын гишүүн болохын төлөө, инквайри өөрөө өөрийгөө хамгаалахын төлөө тэр 5 хувьсгалыг цаасан дээр буулгасан юм байна л. Одоо хүртэл надад их хуваарь байгаа. Уул нь бид нэр тэр 5 хувьсгалыг явуулсан болвол энэ бол нийгэмд маш том цочроо болох байлаа. Гэвч тэгж чадаагүй. Иргэний нийгмийн байгууллага төрийн юм уу эсвэл одоо эвлэлд нь нэгдэж бид нэр тэр зохион байгуулалтанд орцож явсан үнэн. Гэхдээ одоо ямар ч холбоо байхгүй. Яагаад гэвэл бид нар өнөөдөр зөвхөн нэг хүнийг хамгаалах, нэг гэр бүлийг хамгаалах, нэг хэсэг бүлэг хүмүүсийг хамгаалахын төлөө дуурах цаг нь бишээ. Магадгүй биднийг хардж байгаа. Тийм хардлага байдаг. Одоо нийгэм өөрөө ийм болох тусам тэр хардлага явна, өшөөч явна. Бидний ард яг энэ яг өөрийн асуултанд хариулахад бидний ард миний гэр бүл, миний үр хүүхэд, миний ах トゥ хамаатан садан. Өшөө цаашлуул Монголын ард түмэн л байгаа. Тэрнээс өөр юм байхгүй. Монгол Ардын Хувьсгалт намын явуулга гэж бид нэг одоо инквайрийн захиалгаас ч юм уу Монгол Ардын Хувьсгалт намын захиалгаар гэх юм бол энэ утгагүй зүйл. Бидний шаардлаган дээр Монгол Ардын Хувьсгалт намыг эргүүлэн татах үндэслэл байгаа. Дээд шүүхт одоо бид нар 3 намыг эргүүлэн татах үндслийг бид нар материалаар бүрдүүлсэн. Тэрийг албан ёсоор дээд шүүхт өгнө. Энэ авилгатай зурсах газрын дарга үндсэн хуулийн зэц шүүхийн ерөнхий зөвлөл эднийг эргүүлэн татах үндслүүдийг бид нар хангалттай материалаар цуглуулсан. Одоо бид нар яг бүгдийг хавсаргаад
үндэсний аюулгүй байдлын зөвлөл төрийн 3 өндөрлөгтөд хүргүүлэхэд бэлтжээд байж. Өнөөдөр өдөөс хойш ихэд очиж байгаа. За. Хөдөлгөөн шаардах хэрэгтэй. Бид нэр шаардах хэрэгтэй байхгүй юу? Ард түмэн учраас. Ард түмний нэг хэсэг шүү дээ. Би. Томоохон байгууллагууд бүгдийг одоо татан буугаад гэсэн яриад байна. Тэ. Яг. Энэ хэр ямар ачаал бүгдээ одоо хэрэг юм шүү гэж хараад байна. Энийг одоо Бүгд мэдсээр үйл юм байна гэж. гой Энэ бол би ерөөсөө. Одоо энэ бол Монгол улсад шудраг хүний бий болохын тулд бид нар энэ Монгол улсыг эрүүл болгохын тулд бид нар энэ авилгатаа тэмцэх газар энэ прокурор энэ шүүхийг за би шууд одоо Монгол улсын шүүх гэж бодоо үзье. Монгол улсын шүүх өнөөдөр шудраг байна уу? Хэн нэгэн хүнийг хармад авсан. Монгол улсын газар нутаг Монгол улсын тусгай тогтол адагдж яхад тэр эсрэг тал руугаа алхаа зохио сууж байгаа шудраг шүүх байна. Дээр нь Монгол улсын прокурор гэж байна. Монгол улсын прокурор бол Монгол улсын их хурлын дарга байсан Мегон Бингултын улаан цагаан хамгаалагч. Тийм болохоор энэ яалт байхгүй. Монгол улсад шудраг ёс ялах ёстой юм бол энэ прокурорын шүүх нь бүгд байхгүй болчих. Бид нар солигдох ёстой байхгүй. Шудраг Монгол шудраг прокурор шудраг шүүгч байгаа шүү дээ. Сонгуулийн хороо гэдэг л да. Хин нэгэн хэсэг бүлэг хүмүүст үүсдэг. Сонгуулийн хороо. Одоо аль нэг ялж байгаа нэг Монгол ардын нам арсан намд үйлчдэг. Энийг бол татан буулгах ёстой. Энэ бүх үнэхээр сонгуулийн хороо гэж байх ёстой бол энэ бүх ард түмний одоо хяналтан дор байгууллагын тийм сонгуулийн хороо байх ёстой байхгүй. Одоогийн сонгуулийн хороо биш. Энэ сонгуулийн хороо биш. Нэг хэсэг бүлэг хүмүүсийн карманыг одоо албан тушаал шүү дээ. Бага. гоо за байж. Нотлогоо гэх юм бол их энгийн шүү дээ. Одоо өөрийн чинь ингээд жоохон мушгаад ингээд асуугаад байгаа асуулт бол ерөөсөө тодорхой юм та асуугаад байгаа байхгүй. Жишээлбэл бид нар Facebook, сошиал ертөнцөөр яваад байгаа 64 бичлэгийг хараа л та. Тэрэн дээр бүх хүчний байгууллагууд энэ болдод очиж золгож байгаа үз, мөрөгж байгаа үз. Би хардах хэрэгтэй шүү дээ. Би Монгол улсын эрхчлөлөөд иргэн. Би өөрөө хардах хэрэгтэй. Зүгээр өөрөө хардаж асууж гэнэ үү, яаж асууж байгааг чи мэдэхгүй. Гэхдээ л бид нар зүгээр суухгүйгээр дуурхал хэрэгтэй. Бид нар өөрсдөө дуурайгүйгээсээ болж ийм л нийгэм рүү яваад орцсон шүү дээ. Харин сая би зүгээр энэ нэхүүлийн иргэний хөдөлгөөнүүд дээр бид нар нэгдэж оролцсон. Үнэхээр 1990 оноос хойш бид нар одоо Монголын Ард Түмэн холбооны гишүүд нам бос. Гэтэл одоо 90 оноос хойш сквадрын талбай дээр цуглаагүй хүмүүсийг цуглуулж чадсан. Нийгэм маань өөрөө нийгмийн захиалга болчиход байна. Энэ нийгэм ямар хаашаа явцсан, юу руу явцсан бэ гэдгийг бид нэр игээ харахад ердөөл энэ. Энэ бол ерөөсөө хүнээс тайлбар шаардаад ах зүйл биш байхгүй. Би бол тэгж ойлгож байгаа. Бид ч тэгж ойлгосон үндсэн дээр төрийнхөө 3 өндөрлөгийг ийм албан шаардлага бичээд зүгээр суухгүйгээр бид нар шаардлага хүргүүлнэ. Шаардлага нэхнэ. Ажлын 7 хоногтоо нэхнэ. Хэрвээ өгдгүүн бол одоо дараа нь яадаг юм? Одоо бас л одоо тэр гуйлга дүүлрүүгээ л орно. Одоо тэр тэмцлийн хурц хэлбэр тэр мундаг руугаа одоо тийм хэрэггүй. Бид нар оюуны одоо тэмцлийн хэлбэрийг сонгох гээд бас бид нар бас яриад байна. Бас тэмцлийн маш олон хэлбэрүүд байдгийн байна. Бид нар тэрийг одоо бас зах зохиос нь судлаад ерөнхийдөө бас төлөвлөчөөл байж. Зүйлийг өөрчлөх шаардлагатай гэж үзэж байгаа. Гэхдээ дордохын 7 залтаас ахуулаад энэ шүү дээ. Яг үндсэн хуулийн суур залт нь бол Монгол хүн амьд явах хэрэгтэй. Одоо энэ мэдээж байна шүү дээ. Одоо яг энийг хараад энэ хүмүүс бидний төр барьж байгаа үндсэн хуулийг дордохын 7 залт өшөө бусад залтуудыг өөрсдөө тохируулж өөрчилсөн улсууд. Одоо энэ дээр бид нэг юм харахад сая инкод буухта би хуулиар дагна гэж. Хуулиар мөрдөн. Гэтэл эдгээр өөрөө өөрсдөө зориулсан хуулийг хийчихсэн. Өөрсдөө л зориулсан хууль хийсэн. Тэгээд би хуулиар дагна гэсэн. Харин ч бид нар Монголын заяа их ёстой Монгол ерөнхийлөгч байсан тулдаа нэг юм хууль санаачилж оруулж бид нар хөдөлгөөгөө бол өнөөдрийг хүртэл Монголын төр гацаатаал байна. Хуулийн дээр ингэ бичсэн гин. Өөртөө зориулаад хуулиа гаргацсан юм чинь тэр хуулийг хэн ч өөрчлөх аргагүй ш. Тэгээ бидний сонголт шүү дээ. Энэ бол бидний сонголт. За энэ би
Үнэн. Монгол ингэж байгаа байхгүй юу? Хүмүүлэг алдсан нийгэм байгуулна гэж байгаа. Одоо хүмүүлэг чинь ямар хаанах үзэл вүлээ? Алдсан нийгэмс ямар үзэл вүлээ? Ийм одоо биешгүй ийм одоо нийгэм байгуулахын төлөө явж байгаа үндсэн үйл шүү дээ. Тэгэхээр энэ хүмүүлэг алдсан нийгэм биш, бид нар Монголд шудраг нийгэм байгуулъя л да. Монголоо гэсэн сэтгэл, Монгол гэсэн сэтгүү юутэй тийм үндсэн хуультай болъё л да. Авар түмнэ гэсэн үндсэн хуультай болъё да. Тэгэхгүй бид нар энэ дандаа харилцсан хэн нэгэн дуртай хүн өөрчлөлтөг, хэн нэг дуртай хүн одоо өөрийнхөө намд өөрийнхөө хүмүүс таарсан хуулийг үндсэн хуульд хүрдэг. Үндсэн хуулийн зэцэн тэрийг хамгаалж чадгаа болцсон энэ нийгэмд. Тэгэхээр энэ үндсэн хуулиар яалтч байхгүй болоо юу үүргээ гүйцэтгэсэн учраас энэ үндсэн хуулийг одоо өөрчлөөд дараагийн үндсэн хууль руу ирэх гэсэн ийм шаардлагатай байна шүү дээ. За өөр асуулт байна. За асуулт байхгүй бол урлаа.